За та бүгдийн өнөөдрийн амгалан айлтгая. Өнөөдөр онцгой байдлын ерөнхий газраас бид хэвлэлийн байгуулалт зарлаж байна. Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссоос анхааруулсан Монгол улсын шадар сайд хүрэлцэхийн өгсөн үргийн дагуу 12 сарын сүүлийн 10 хоног за 1 сарын эхний төлөв байдал, цаг аарын төлөв байдал, улс орны өвлжилтийн нөхцөл байдал, за болзошгүй гамшигсоос урьдчилан сэргийлэх талаар та нөхдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр за одоогийн байдлаар та бүхэн мэдж байгаа Монгол орны 13 аймгийн давхарцсан тоогоор 110 сум, цагаанаар 152 цагаанаар зудархуу, зуудын нөхцөл байдал нэлээд хүндэрх тийм төлөвтэй байдалтай байгаа. За өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийтдээ 61 орчим сая толгой мал өвлжиж аварчхаас Отрын бүс нутагт нийтдээ 17 сая орчим толгой мал өвлжиж аварч ийм нөхцөл байдалтай байгаа. За мөн Отрын бүс нутагт мал өвлжиж аварчаар шижин нүүрсэн шижин байрлсан малчтын дунд 2500 орчим жирэмсэн эмэгтэй, за 2500 орчим насны, 2600 орчим 0-5 насны хүүхэд байгаа. Хүйтний эрт цаашид чангаруул болзошгүй гамшигсоос яаж урьдчилан сэргийлэх үү, цаг аарын нөхцөл байдлын талаар бид ингээд та бүхэнд мэдээлэл өгнө. Саяхан яг сарын өмнө улсын онцгой комисс хуралдаад за өвлжилт ерөнхийдөө хүндэрч болзошгүй байна гэсэн ийм мэдээллийг цаг уурын шинжилгээний газраас өгч байгаа учраас цөөрөн газар болон хөдөө орон нутагт өвлжилт одоо яг өвлжилтийн бэлтгэл байдал ямар хангацсан одоо яг ямар явж байгаа гэдгийг тайлан мэдээг сонсоод тэгээд одоо улсын онцгой комиссийн шуурхай ажлыг яаралтайгаар одоо төвийн болон зүүн бүсэд одоо бүрэн эрхтийн комисс гаргаж ажилуулсан газар дээр нь үндэгээ хийх, шийдвэр гаргах, шалган заавар зөвлөх. За энэгээр бол одоо анх удаага бас энэ 100 болохоос өмнө урьдчилан сэргийлж явж байгаагаар бол ажил үйлдэлтэй болсон. Ингээд одоо 13 аймгийн 109 сум бол одоо хүндэрсэн байна. Хүндрэхээр байна гэдгийг ингээд тогтоож ирээд засгийн газар танилцуулснаар улсын онцгой комиссийн зүгээс танилцуулснаар засгийн газраас хоёр арга хэмжээ яаралтай авсан. Энэ бол яаралтай төрийн тусламжийн хүн эмнэлгийн машин бол 21 одоо аймагуудад бүх аймагуудад шаардлагатай газар нь шаардлагатай нэн шаардлагатай сумдуудад ингэж хойрхож ийсэн. За босод одоо аймагуудын засаг дарга нартай тохиролцож харилцан одоо гэрээ хийж одоо өөрөг даалгавар одоо харилцан бие биентэй хүлээлгэсний үндсэн дээр засгийн газраас 1.1 тэрбум төгрөгийг одоо шийдвэрлсэн 50-100 сая төгрөгийн хөрөнгөүүдийг шийдвэрлсэн. Энэ нь одоо явуулж байгаа биш, яг одоо ийм болохыг урьдчилан таамаглаж байсан учраас өмнөөс нь атгаж арга хэмжээ авснараа одоо ажил үйлдэлтэй болсон нь одоо өнөөдөр харагдаж байна. Өнөөдөр ихээр одоо 15 аймгийн 110 сум одоо болж нэмэгдсэн байгаа. Мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагууд зөв аймагуудад сая одоо засгийн газрын энэ гаргасан үний дагуу ямар тусламж үзүүлэл одоо болох юм байна гэсэн ийм одоо чиг шугам гаргах зорилгоор зөв аймагуудад саяхан ажиллаад ирсэн. За ер нь бол монголчуудад ганцхан зовлон байдаг малаа гэж гад өөрсдийгөө одоо харнаас эрүүлмэн дээр ингэж хохирдгоо. Тэгээ энэ дээр одоо маш их анхаарал болгоомжтой байгаа ч одоо энэ засвал яг цаг уурын шинжилгээний газраас өгчээсэн мэдээгээр яг ингэж орж эхэлж байна. 1-р сард бас акадтай хөөдөд төлөвтэй байгаа. Цаашаа 5 жил улам хүндрэг учраас малчид иргэд маань одоо өөрсдийнхөө одоо амь нас эрүүл мэндийн байдалтай онцгой анхаарах нь чухал байх шүү гэж одоо бид улсын онцгой комиссоос сэрэмжүүлж байгаа юм. Дээр нь одоо засгийн газрын тэр олгож байгаа хөрөнгө ч гэсэн өвс тэжээл худалдаж авах зориулсан мөнгө огтхон ч биш ээ. Тэр хөрөнгө бол малчид иргэдийн эрүүл мэнд тэр зам даваа гаргах мөн малын одоо хүндэрсэн малын одоо энэ био бэлтгэлүүд ингэж зориулж одоо гарах нь чухал байна шүү гэсэн ийм одоо хөрөнгө байгаамаа. За та хэдэ харж байгаа өмнөх энэ байр зүүн зургийн дээр тод өгөхөөр харагдаж байгаа энэ өнгө нь бол өвчтөний нөхцөл байдал өндөрсөн 1.20-с 30 см, зарим газар 60 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтцсон байна гэдэг нь бол зурган дээр харагдаж байна. Тухайлбал баруун талдаа бол уулын нутгийн учраас бол уулын хаар хэсэгт бол зарим газараа 90 см, 65 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтцсон. Хойшоо завхан байж байгаа, усын нутгуудаар байж байгаа. За хөвсгөлийн хойд хэсэг уулын газруудаараа байж байгаа. За булган аймгийн хойд хэсэг. Ерөнхийдөө цасан бүрхүүл бол энэ хойд чиглэлийн бүс нутагт буюу уулах газраар цасан бүрхүүл хэлээд цасны зузаан нэлээд өндөртэй цасан бүрхүүл тогтчихсон. За зүүн талдаа буюу одоо дороод Хэнтэй аймгийн хойд талдаа байж байгаа. За хээр талдаа нэг 25-30 см цасан бүрхүүл тогтсон байна гэдэг
мэдээллийг бол ус цагуур орчин шилгээний байгууллагаас гаргаж байгаа. За дээр нь үйлдвэрт яагаад хүндэрч байгаа шалтгааныг бол 2-3 зүйлээр тогтож бас бид нар тодорхойлоод байна. За нэгдүгээр тул цасан бүхүү цасны хэмжээ бол ус цагуур орчин шилгээний байгууллагын гаргасан тэр дүгнэлтэд тодорхойлж байгаа. Хоёрдугаар тул үйлдвэрт бас өндөр нэг шалтгаан бол намар зундаа хандуу байж байгаа намар их хожуу бороо орсон. За бороо ороод нэг өсөр бол нэг тийм сүртэй урж амжаагүй байдлаар дахиж цас ороод тэгээд дулаараа цас нь хайлаад ингээ газрын өрсөж чийгтэй байхад нь огцон хүүтрээд нэгсэндээ бол одоо зарим аймагуудын цасны доорх хөрс нь бол тийм мөсөн бүрхүүд тотчихсон байдалтай ийм өс байдлыг үүсгэж байгаа. За дараа нь үйлчлэлт өндөрч байгаа шалтгааныг бол одоо энэ 12 сарын сүүлийн 3 дахь 10 хоног болон 1 сарын гаргаж байгаа урьдчилан сэргийлэх мэдээгээр бол олон жилийн дундаж бас ахиу цас орох юм нөхцөл байдал бий болоод байгаа. За дараа нь үйлчлэлтийг хөндрүүлж байгаа бидний бас авч үзэж байгаа нэг асуудал эмчлийн хувьд бол бас харьцангуй илүү сартай үйлчлэлт болно гэдэг нэг зүйлийг илэрхийлж байгаа. Мөн одоо хүүтэн огцон хүүтний ирч тийм чангарах нөхцөлд бий болгоод байгаа маа. Цаснаас гадна огцон хүүтний ирч чангарч яах гэдэг малын тарга тавиргал огцон богино хугацаанд алдуулах ийм хүчин зүйлийг үүсгэж байж байгаа. За цас орсноос хойш нэлээдгүй хоног хугацаа өнгөрснөс цас доошоо суугаад цасны өнгөн талын бүрхүүл хэсэг нь хатуураад зузаалцсан учраас мал бэлчээрлэгтэй малын одоо туураа шилбэн халзархаас ахуулаад ингээд давхар тэр хордлыг үүсгэх нөхцөл байдал бий болгочихж байгаа зүйл байж байгаа. За төгсгөлт нь бол энэ өндөрлийг бий болгож байгаа нэг зүйл бол засгийн газрын тогтоолоор аймаг сумын төвшөнд бол аюулгүй өөрсдийн жилд эмээс бүрдүүлнэгээ тоо хэмжээг заагаад өгсөн байсан. 6 сар тогтоол гараад гэтэл одоогийн байдлаар сумын төвшөнд бэлдсэн аюулгүй нөөцөл тийм хангалтгүй байгаа маа. Тухайн дундчаар улсын хэмжээнд 50 орчим хувьтай байж зарим сумд бүр өөрсдийн жилд бэлдээгүй сум тийм хариуцлага бас байж 2 тонн хэмжээнд бэлтчихээс уулзгаа сумч байж гэх мэтлэг энэ олон хүчин зүйлээр дээр улсын онцгой хүмүүсийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн яг голомтод очиж ажиллаад нөхцөл байдлыг танилцаа засныхаа тулд хэмжиж үзээ засан доорх мөсөн бүрхүүлийн үзээр малчны хотод очиод өөрсдийн жилийн бүрдүүлэлт олон хүчин зүйлийг үзээд айл өрхөөр орчичоод нэгээс орчоод хөрсөн төгнөлтөд энэ үйлчлэлийн байдал хүндэрчээ засан бүрхүүл тогтчихээ мал одоо бичээр гараад бол байгалийн өөрсдийн жилийг хэдэд идэх тийм боломжийг хязгаарлууд болцсон юм байна. Айл өрхөд бол цас багтай газар отор нүүл хийгээд эхэлсэн юм байна. Сумынх нь одоо чадах боломж нь хязгаарлагдсан байгаа юм байна. Мөнгө санхүүгийн асуудал байгаа юм байна. Шатхууны асуудал байгаа юм байна гэдэг олон хүчин зүйлийг харгацж үзэл ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд үйлчлэлийн нөхцөл хүндэрчээ гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд хүрсэн байна. Энэ үйлчлэлийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гадна мөн Монгол улсын хэмжээнд гал төмрийн ялангуяа объектийн гал төмрийн нөхцөл байдал ямар хэмжээнд байна гэдгийг та бүхэнд бас танилцуулчих гэсэн юм аа. За 2016 оны 12 сарын 20-ны өнөөдрийн өдрийн байдлаар бол нийтдээ Монгол улсын хэмжээнд одоо объектийн буюу гэр ахуй одоо ахуй нөхцөл гарсан. Энэ гал төмөр 3700 гаруй төмөр гарсан. За энэ төмрийн улмаас одоо өвчлсөн хохирол өмнөх мөн үеигтэй харьцуулахад 25 гаруй хувиар буурсан. Мөн гал төмрийн тооч гэсэн ялгаагүй өнгөрсөн 2015 онтой харьцуулахад 18.7 хувиар буурсан ийм сайн үзүүлэлт. Гэхдээ энэ бол байнга ингэж явдаг үзүүлэлт биш. Энэ бол бас энэ тухайн жилтлийн нөхцөл байдалтай холбоотой. Гэхдээ нөгөө нэг сөрөг үр дагавар нь юу вэ гэхээр энэ объектийн гал төмөрт ялангуяа ахын гал төмөрт өртөж нас орж байгаа хүний тоо бол буурсангүй. За нодлон болоод одоо 52 хүн одоо том хүн насанд хүрсэн хүүхэд нийлээд 52 хүн амнасаа алдчихсан бол энэ жилийн хувьд 20 өдрийн байдлаар 20 хүн байсан. Өнөөдөр одоо дахиад Төв аймагт гал төмөрт өртөж одоо бас хүн нас орж амьдсан гэсэн юм мэдээ ярьж байгаа. Тэгэхээр энэ юу харуулж байгаа нь гэхээр энэ статистик мэдээллийг ингээд аваад үзэхээр зөвхөн 12 сарын одоо сүүлийн 20 хоногт гарсан гал төмрийн улмаас 10 хүн амнасаа алдлаа. Яг одоо энэ 50 хүн гэснээс энэ тоон дотор одоо 50 гаруй хувь нь хүүхэд буюу насанд хүрээгүй хүүхдүүд амнасаа алдах ийм харамсалтай хэмжээгээр гарч байна. Онцгой байдлын байгууллагаас нийт ард иргэд орон нутгийн онцгой байдлын газраас орон нутгийн телевиз хэвлэл мэдээллийн одоо хэрэгслээрээ дамжуулаад ард иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч байгаа. Ялангуяа одоо энэ хүүтний эрч огцом нэмэгдэж байгаа 30-40 хүрж байгаа. Энэ дулааны улирлаас хүүтний улирал шилжиж байгаатай холбогдуулаад манай ах уу ялангуяа энэ гэр орон сууцанд гарч байгаа гал төмөр бол асар их нэмэгдсэн. Энэ гал төмрийн улмаас амнасаа алдж байгаа иргэд ялангуяа бага насны хүүхдийн тоо бол
сүүлийн одоо энэ зөвхөн 12 сарын гарсаар 20 хоногт 10 хүн нас орно гэдэг бол асар их хэмжээний хүн амьд алдж байгаа ийм мэдээ. Хэдийгээр сэрэмжлүүлэг анхааруулга одоо бид нар тасралтгүй явуулж байгаа хэдий боловч манай ард иргэд ялангуяа энэ бага насны хүүхдийг эзэмгүй үлдээх одоо энэ асар хамгаалагч зайлшгүй шаардлагатай ийм өндөр настай одоо өвчтэй ийм иргэдийг ганцаарнгийн үлдээх зэргээр одоо бас энэ ахуй хүрээнд анхааруулга сэрэмжлүүлгийг бас одоо орхигдуулж байна. Ийм учраас ард иргэд одоо амь насаа алдах нь ихсэж байна. Ийм учраас одоо нийт ард иргэдэд анхааруулж хэлэхэд энэ ус цагуур орчин шинжилгээний газраас өгч байгаа урьдчилсан мэдээллээр одоо дахиад хүүтний ирч нэлээд чангарах, цаашдаа нэлээд хүүтрэх ийм шинж төлөв байна. Энтэй холбогдуулаад одоо гэр орон сууцсандаа галалгаа ялангуяа манай одоо энэ пишн зуух, ил үнс, нурам асгах цахилгааны одоо ашиглалтын горим зөрчих зэрэгээс их гал төмөр гарч байгаа учраас энэ дээр одоо гоцгойд анхаарах хэрэгтэй байна гэдгийг одоо дахин анхааруулмаар байна. Энэ 16 онд гарч байгаа төмрийн улмаас нас орсон энэ улсууд дээр судалгааг ингээд хараад үзэхэд жишээлбэл нэг айлын 3 бага насны хүүхэд гуруулаа гэртээ цоочтой ингээд нас барах, өндөр насны одоо 70 гарцсан хэвтрийн хүмүүс одоо гэр орондоо нас барах ийм тохиолдлууд бол дийлэнх хувийг эзэлж байна. Ийм учраас одоо нийт ард иргэдэд дахин анхааруулахад энэ хүүтний ирж чангарч байгаатай холбогдуулаад хит галалгаа хийх, мөн одоо өмч нурмаа ил задгаа асахгүй байх. Энэ цахилгаан эрчим хүч ялангуяа одоо нэмэлт энэ хадах хэрэгслийг хэрэгжилж байгаа айлууд бас энэ цахилгаан ашиглалтынхаа горимд анхаарах шаардлага байна. Тэгээд эцэст нь анхааруулж хэлэхэд энэ бага насны хүүхдийг болгоомжгүй үйлдэлээс гал төмөр нэлээд их гарах хандлага байна. Ялангуяа энэ бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хөнгөөр үлдээснээс ил гал одоо шүдэнц лаа ийм ил галаас гарах галуудаас болж одоо хүүхэд бага насны хүүхдүүд цоочтой гэртээ амь нас ирсдэг. Ийм тохиолдлууд их хэлбэг гарч байна. Ийм учраас энэ хүүтний чангарч байгаатай холбогдуулан одоо гал төмрийн аюулаас гоцгойд анхаарах, бага насны хүүхэд, өндөр насны хүмүүс өвчтөй гэртүүлдэж байгаа улсуудаа бас тавих анхаарал халамжийг анхаарах зүйтэй байна гэдгийг одоо нийт ард иргэдэд хэлье гэж бодсон юм аа. Баярлалаа. За та бүхэндээ ойрын өдрүүдийн буюу энэ оны сүүлийн хагаст цагаар ямар байх тухай мэдээлэл танилцуулъя. За ерөнхийдөө та бүхэн мэдж байгаа те өнөөдөр бол нутгийн баруун хагастай өнөөдөр ингээд төвийн нутгийн өмнө зүгийн нутгийн баруун хэсгээр бол ингээд цас орж байна. За энэ цас орсонтой холбоотойгоор ерөнхийдөө цасны хамгийн хэмжээ нь бол 3 мм орсон байна. За энэ 3 мм хаана орсон бэ гэхээр Говьтай аймгийн Алтай суманд орсон байна. За бусад газруудаар бол 0-2 мм цас орсон. За энэ орсон цастай холбоотойгоор яг хуучин цастай байсан газруудын цасан бүрхүүд 0-5 см-аар нэмэгдсэн. За харин нөгөө цасгүй байсан Говьтай Баян ангар аймагуудын цас 0-8 см цасан бүрхүүлтэй олсон байна. За яг цасгүй байсан газрууд бол энэ цастай болсон болохоор бас их таатай нөхцөл бүрдсэн баг. За энэ байдал цаашдаа яаж үргэлжлэхийн цаашдаа яах юм бэ гэх юм бол өнөөдөр ингээд нутгийнхаа зүүн хагас төвийн нутгийн нутагт өмнө зүгийн нутгийн баруун хагастай байж байгаад өнөө шөндөө эхлээд зүүн зүгийн нутгаар маргааш өдөртөө бас энэ байдал зүүн хагастай үргэлжлэнэ. Тэгэхээр урд өдрүүдэд нь та бүхэн мэдж байгаа хэ нилээд дулаарсан. Тухайлх юм бол одоо өмнө говийн нутгаар 7 градус хүртэл нэмэх 7 градус хүртэл дулаарсан байгаа. За тийм учраас нөгөө дулаарлын араас орж ирж байгаа цасны хувьд бол бас жоохон харцангуй их орчих гээд байдаг. Тийм учраас одоо нутгийн зүүн хагастай бол хурд хүнсний хэмжээ 2 өдөр одоо шөндөө болон өдөртөө орох учраас жоохон болгоомжлох шаардлагатай байгаа. Тийм энэ дээр анхаарах хэрэгтэй. За хүүтрэлт бол одоо энэний араас эхлээд баг зэрэг хүүтрэн өнөөдрөөс эхлээд ингээд төвийн нутаг маргааш өдөртөө гэх юм бол зүүн зүгийн нутгаас агаарын температур харцангуй одоо нэг 5-10 градусаар хүүтрэн. За харин цаашдаа яах вэ гэх юм бол ер нь бол жоохон хүүтэн байж байгаад 24-ээс эхлээд баруун хагасаас эхлээд дахиад цагаар жоохон докторгүй болж эхэлнэ. 24-нд баруун зүгийн нутгийн баруун хагастай, за 25-нд бол нутгийн зүүн хагастай цас орж бас зөөлөн цасан шуурх юм нөхцөлтэй байгаа. За тэрний араас бол 26, 27, 28-нд бол нилээд хүүтэрнэ.
одоо байгаатай харьцангуй шүү дээ. Нилээд хүүтрэн. За тэгээд ялангуяа энэ хүүтрэлтийн гол цөм нь бол Зүүн аймагуудын нутагтаар байна. За та бүхэн анзаарч байгаа бас тэгээд цасны хэмжээ бас Зүүн аймаг дээр нилээ харьцангуй их байх нь бас хүүтрэлтийн хэмжээ бол бусад нутгуудаас харьцангуй Зүүн аймаг дээр бас их байх нэ. За энэ хүүтрэлтийн үеэр би яг температур ямар байх юм бэ гэдгийг та бүхэн танилцуулчих. За нөгөө хүүтэн байдаг тий. Дарахтын хотхороор бол 42-47 градус шүндээ бол хүүтэрч хондог болох юм байна тэр хүүтрэлтийн үеэр. Өөрөөр хэлбэл нөгөө 26, 27, 28-ны үеэр байх нь шүү дээ. За тэгээ 28-наас өнгөрөөд цаашаагаа бол бас харьцангуй хүүтний эрж баг зэрэг суларна. Энэ оны дуустал 29, 30, 31-ний үеэр харьцангуй суларна. Гэхдээ яг хойгоороо баг зэргийн цаснууд бол орох байгаа. За энэ хүүтрэлтийн үеэр бол Дарахтын хотхороор 42-47 градус, өдөртөө бол 26-аас 31 градус. За нөгөө голуудын хөндий байна. Сэлэнг, хараа, ёроо, туул, тэрэлж, хэрлэн, онон, уулс, халах голын хөндийгөө шөндөө 37-аас 42 градус, өдөртөө 20-аас 25 градус. За Алтай өвөр гов болон нөгөө дулаан байдаг газрууд байна. Говийн нутгийн өмнөд хэсгээр шөндөө 15-аас 20 градус, өдөртөө 10-аас 15 градус. Бусад нутгаар шөндөө 27-аас 32 градус, өдөртөө 16-аас 21 градус хүүтэн байна. Тэгээд 28-наас баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногудаас харьцангуй хүүтний эрч суларна. За тэгээд түрүүн хурандаа инх амар хэлсэнтэй манай хүүтний удирдлагын төлөвөр бол 1-2 сар өвөл маань нэлээ харьцангуй хүүтэн тунд хэсэгтээ гарсан. Тэгээд энэ байдал бол 1 сар 2 сардаа бол өргөжлөх төлөвтэй байгаа. За 12 оны 12 сарын сүүлийн хагасын цагаарын урьдчилсан төлөв. За өвлжилтийн нөхцөл байдал цаашид анхаарах асуудлын талаар манай онцгой байдлын газрын дарга нар тодорхой мэдээлэл өглөө. За Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссийн даргын өгсөн үүргийн дагуу аймаг орон нутаг дараах хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг одоо та нөхдөд хэвлэлийн байгууллагаар тохиолдуулан үүрэг чиглэлээ өгч байна. Нэгдүгээрт за бэлтгэл хөлбөмбөгийн байдлыг өндөржүүлэх шаардлагатай болж байна. Цаг агаарын мэдээ та нар сонслоо. Сая хэсэг дулаарч хагаад одоо цас нэлээ орсон. Энэний дараа дахиад хүйтрэл явагдвал зам даваагүй хаагдах. За улс орон нутгийн чанартай одоо улсын чанартай автозам дээр халтрага улгаа үүсэх, аварийн нөхцөл байдал үүсэх нөхцөл байдал гарах учраас орон нутагт байгаа мэргэжлийн ангиуд, онцгой байдлын анги салбарууд холбогд байгууллагуудтай харилцаа ажиллагааны төлөө тодорхой бэлтгэл бэлэн байдлыг хангахыг анхааруулж байна. За удахгүй шинэ жил болно. Манай ард иргэд шинэ жилээ тэмдэглэж явах үед бас самсаргүй байдлаар, самсар болгоомжгүй байдлаар төөрөх, цасан суух, за бензин тосон шатхуунаа тооцож гараагүйгээс болж замынхаа талд зогсох ийм асуудлууд гардаг. За мөн ч та бүхэн сая хэвлэл мэдээлэл хэрэгслээр харсан сайхан бас самсар болгоомжгүй үүднээс мөс хангалттай зузаараагүй автомашин явах хэмжээний тийм даацанд хүрээгүй байгаа энэ нөхцөл ард иргэд самсаргүй болж байгаа мөсөн цөмөрч амь насаа алдах юм харамсалтай явдал гарч байна. Тэгэхээр ийм нөхцөл байдлуудыг анхааруулж орон нутгийн байгууллага, ялангуяа онцгой байдлын байгууллага сум орон нутагт явж болох зам, явж болохгүй зам, аюултай бүсийг тодорхой тэмдэглэж ард иргэдэд тодорхой мэдээлж явахыг бас анхааруулж байна. Энэ 50% гэдэг нь зөвхөн сумдыг ирээд байна шүү. Сумдын нөөц нь дундчилж авч үзэх юм бол 50% таа байна гэсэн үг. За улсын нөөцийн хувьд бол та бүхэн мэдж байгаа 100% бэлтгэл хангацсан байна. Тэрч байтугай одоогоор улсын нөөцийг заръя гэсэн хүсдгээрээгүй заргаачгүй байгаа. Энэ юу вэ гэхээр улсын нөөц болон орон нутагт малчид үйлдэл өвс тэжээд хангалттай байгаа гэсэн үг. Шаардлагатай үе таны сая асуулт хариулахад шаардлагатай хондоо Баян хонгор аймагт одоо малчин хүндэрдэг гэж бодоход бид өвс тэжээлийг нэмж байршуулах асуудал яаралтай шийдвэрлэх юм болцоотой байгаа.